2016 онд Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институтын 20 жил 6 дугаар их хурлын жил байлаа. Энэхүү их хуралд Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүд, төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж байгууллага, салбарын төлөөлөөс бүрдсэн мэргэжлийн эхлэн бодогчид оролцож, мэргэжлийн байгууллагын хөгжлийн асуудлууд болон Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэлийг даван туулахад мэргэжлийн эхлэн бодогчдын үүрэг оролцоо ямар байх талаар чуулсан юм. Цаашид улс орныхоо эдийн засгийг хүндрэлээс гаргаж тогтворжуулахад банк санхүү, статистикийн салбарт ажиллаж байгаа, үүний дотор бүртгэл тооцоог хөтөлж байгаа нийт нэгтлэн бодогчид та бүхний бүртгэл статистикийн зарчим төрөгсөн тангарахтаа үнж байж төсөв мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулах талаар хатуу шаардлага хяналт тавьж ажиллах нь ихээхэн хувь нэмэр болно гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Тэгэхээр энэ нэгтлэн бодогчдод бол их хурлаа хийж 4 жилийн дараа их хурлаа хийж тулгамдж байгаа асуудал цаашдын зорилтоо тодорхойлж байгаа нь нэн чухлаа. Энэ нь бол бас ганцхан энэ нэгтлэн бодогчдын институтын тухай асуудал огт биш. Энэ бол төрөөс энэ институтэд өгөгдсөн томторхоо үүрэг хуулиар ногдсон. За энэ бол мэдээж үр ашигын тухай асуудал. Энэ мэдээж Монгол улсын өнөөдрийн энэ ариулгын хэмнэлтийн зарчмыг шилжих гэж байгаа хүнд байгаа санхүүгийн хямралтай байгаа энд үед гарах арга замын тухай асуудлыг ярилцсанаа. Энд гардан гүйцэтгэж байгаа хүмүүс маань энэ нэгтлэн бодогчд юм аа. Энэ учраас Монгол улсын хөгжлийг цаашд улам өндөр өргөж үр ашигтай менежмент сайтай санхүүгийн салбар зөвхөн байгууллага бий болгоход манай нэгтлэн бодогчид хуулийн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж тэдэндээ амжилт хүсье. Тэгэхээр бид цаашдаа бол нийгэм рүү хандсан мэргэжлийн хөгжлөөрөө улс орныхоо хөгжилд дэвшлэлд нөлөөлөх үс ийм чиглэл рүү нэлээд хандаж ажиллах гэж бодож байгаа. Үүний тулд бол ерөөсөө Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институт гэдэг байгууллага судалгааны эдийн засаг, нийгэм, мэргэжлийн чиглэлийн том ахуйн судалгааны төсөв байгууллага болж энэ чиглэлээрээ боловсруулсан тэр зүйлээрээ бол төрийнхээ бодлогот бол нөлөөлөх төрдөө бас дуу хоолойгоо хүргэж ингэж ажилладаг ийм зарчмыг бол бид нэлээд цаашдаа ажил болгоно гэж бодож байгаа. Бурхны өрөөлтөд эглэхэн албандаа буйны сэтгэлээр зүтгэж явахдаа энэ л ертөнцийн юм бүхнийг дансалж ярилгийн илчээс хүртэл харамлаж өрөөлөөр учирсан нийгэд нэгтлэн ертөнцид гайхуулах алтан толгойтой хүмүүс билээ. Албан байгууллага бүрийн амин сүнс нь яахын аргагүй манай санхүүчид тэд жил бүрийн 12 дугаар сарын 2 дахь 7 хоногт бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баяраа тэмдэглэдэг. Энэ жил бол бидний хувьд конституцийн жил байлаа. Санхүүчдийн хувьд бол нэгтлэн бодлогын даваад эдийн шинжилсэн хууль баталсан энэ орчинд бол ажиллаж байна. Дээр нь мэргэжлийн байгууллага бол Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институтын үүсгэн байгуулагдсны 20 жил Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институтын 6 дугаар их хурлаа бид нар хийсэн ийм он жилүүд байлаа. Санхүүгийн салбар гэдэг энэ том их хайлтаас олон жил ажиллаж энэ санхүүчтэйгээ баяр батлаа хуваалцаж өнөөдрийнхээ ажлыг цэгнэж ирээдүйнхээ ажлын сайн сайхан зүйлийг олонтой амжилтуудтай зүйлүүдийг дүгнэн цэгнэж байгаа ийм сайхан арга хэмжээнд бас оролцоож байгаадаа баяртай байна. Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институтын 6 дугаар их хурал бас болсон байж байгаа. 6 дугаар их хурлаараа ер нь Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институт хэд дундаа нэгтлэн бодогчид тэдний мэргэжлийн зэрэг мэргэжлийн энэ үндэсний хэмжээний байгууллага маань цаашид ямар түвшинд ажиллах вэ? Ирээдүйн 4 жилийн бодлого шийдвэрээ тодорхойлсон ийм түүхэн хурал маань боллоо. Бүртгэл санхүүгийн оны шилдэг шалгаруулах ёслолын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, салбар бүрийн оны шилдэг санхүүжтэй шалгарууллаа. Тус наадамд институтын салбарууд болон аймаг орон нутгаас хүрэлцэн ирсэн 6 дугаар их хурлын төлөөлөгчид өргөдөн оролцсон юм. Энэ орон мэндийг төвшүүлэх хажуугаар та бүгдэд уламжлалт санхүүгийн баярын мэндийг бас дахин давхар нэгшүүлж байна. Санхүүчдийн алдар одон медалаар Монголын мэргэжлийн эхлэн бодогчдын институтын дэд ерөнхийлөгч доктор профессор Инх Амгалан,
Монголын мэрэгсэн нягтлан бодогчдын институтын дөрөв дэх ерөнхийлөгч BDO компани ерөнхий захирал Баян Мөнхнөр шагнуулсан юм. За 16 он бол өөрөө яг санхүүчид аудиторууд бидний хувьд бол бас нэлээд тийм ололттой бас сорилттой жил байсан. Ягаад сорилттой гэж юу гэхээр улс орны эдийн засгийн нөхцөл байдал бас хүндрэлтэй. Тэр хэрээр бол манай бизнес эрхлэгчдэд санхүүгийн өндөрлөд тулж байгаа. Энэ талаас нь сорилттой байна. За аудиторуудын хувьд бол бас энэ сорилтын боломж олгоход нь туслах, зөвлөх, даван гарахад нь туслах чиглэсэн хүч сурц ажлууд хийж байгаагаар бас ололт ариунтай жил байна. Нягтлан бодох бүртгэлийн оны шилдэг багшаар Монголын мэрэгсэн нягтлан бодогчдын институтын ахлах багш доктор Дарима, шилдэг залуу багшаар санхүү эдийн засгийн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш доктор Бямхорл нар тус тус шалгарлаа. Бизнесийн секторын 2016 оны шилдэг нягтлан бодогчоор Бод Интернэшнл компани санхүү бүртгэлийн хэлтсийн захирал ерөнхий нягтлан бодогч Мягмар Жав шалгарчээ. За Бод групп бол бизнесийн бараг томоохон групп компаниуд бараг компаниудын нэг. Манай хол барилга үйлдвэрлэх санхүү уул уурхай эрчим хүч маш олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил бол эдийн засгийн хувьд валютын нэлээд өсөлттэй, улс төрийн хувьд нэлээд докторгүй нэлээд тийм хүндхэн жил байлаа. Одоо Бод групп гэх бүхэл компаниуд бизнесийн үйл ажиллагаа ямар ийм хүндхэн нөхцөл байдал яаж үр ашигтай зарлаа гаргах вэ? Яаж зөв оновчтой менежмент хийж ажиллах вэ гэдэг дээр бол бүхэл санхүүгийн компаниуд мэрэгсэн нягтлан бодогчд манай энэ жил нэлээд ухаан бодлоо хилээж ажилласан жил байсан бахаа гэж бодож байна. Улсын секторын шилдэг нягтлан бодогчоор сангийн яамны төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн мөнгөн сүм шалгарлаа. Нягтлан бодох бүртгэлийн оны шилдэг бүтээлээр Монтгометрийн аудит ном шалгарч мэрэгсэн нягтлан бодогч даваас өрн оны шилдэг бүтээлийн эзэн болжээ. Америкийн анхны аудитын үүслийг үндэслэгч нь бол одоо энэ Монтгомери гэж хүн байгаа. Энэ хүний зохион бичсэн ийм ном байгаа. Энэ бол одоо Монгол улсад үндсэндээ 14-р хэвлэлийг нь би одоо John Williams Hans гэдэг дэлхийн хэвлэлийн том компани гэдэг. Тэндээс албан ёсоор зөвшөөрлийг аваад тэгээд нийт бол 1365 нүүр ийм номыг орчуулж гаргасан байна. А4 хэмжээ 1365 нүүр том бүтээл байгаа. Энэ бол тухайн үед бол нэлээд хэдэн жилийн өмнө би одоо оны санахгүй байна. Дэлхийн шилдэг бүтээл бестселлер болж ирсэн юм байна. Тэгээ өнөөдөр бол Монгол шилдэг бүтээл болж байгаа гэх баяртай байна. Шилдэг хараад бас аудитораар BDO компани ахлах аудитор Ингч мөн татварын шилдэг санхүүчээр татварын ерөнхий газрын сургалтын төвийн дарга Бадам Цэцэг, төрийн шилдэг санхүүчээр Чингэлтэй дүүргийн засаг дарга Эрдэнэбат, зам тээвэр дэд бүтцийн шилдэг санхүүчээр Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын санхүү нягтлан бодох бүртгэлийн албаны нэгдсэн тайлан шинжилгээний хэлтсийн дарга Оюун Эрдэнэ, улсын бүртгэл статистикийн шилдэг санхүүчээр оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын санхүү аж ахуйн хэлтсийн дарга Хүрлбаатар, эрүүл мэндийн салбарын шилдэг санхүүчээр гэмтэл савлаг судлалын үндэсний төвийн санхүү эдийн засаг, стратеги төлөвлөлт, хангамж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Бямб Найдан, нийгмийн даатгалын шилдэг санхүүчээр эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах нягтлан бодогч Наран Цэцэг, боловсролын салбарын шилдэг санхүүчээр Монгол Улсын их сургуулийн санхүү эдийн засгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Инх Цэцэг нар тус тус шалгарсан юм. Төрийн шилдэг аудитаар Монгол Улсын ерөнхий аудитор Зангад шалгарчээ. Энэ бол төрийн аудитын байгууллагын хамт олон бие бүрэлдэхүүн аудиторуудын хөтөлмөр үр дүнтэй үнэн шударга өргөсөн дамжлагтай үнж бүрэлдэхүүнтэй ажлын үр дүнд одоо тавшин зорилттой амжилттай бэлдүүлсэн түүний илэрхийлэл бахаа гэж бодож байна. Монголын мэрэгчсэн нягтлан бодогчдын институтээс нягтлан бодох бүртгэл аудитын салбарыг хөгжүүлэхэд олон жил өр бүтээлтэй ажиллаж, санхүүжтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэн хөгжүүлэх хүйсэд үнэтэй хувь нэмэр оруулсан 30-аас дээш жил багшилсан багшийг хүндэт багшаар өргөмжилдэг. Энэ жилийн хүндэт багшаар Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Монгол Улсын гавьяат эдийн засагч доктор профессор Дондог, Хөдөө аж ахуйн их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш профессор Амгаа, Орхон их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш профессор Шагдар, Мандах бүртгэл дээд сургуулийн гүйцэтгэх захирал эдийн засгийн ухааны доктор профессор Үлзий Бат нар шалгарлаа. Монголын мэрэгсэн нягтлан бодогчдын институтыг 1996 онд 16 дахнаа эхэлж байгуулж байлаа. Энэ үеэс хойш
институтынхаа үйл ажиллагаанд байнга оролцож ирсэн. За энэ хугацаанд бол мөн би мандахтай цэргүүлийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр засгийн гишүүнээр 16 жил ажилласан. За энэ хугацаанд институт маань бидний бод санаж байснаар олон улсын жишг төрсэн дэлхийн холбооны гишүүн, Азийн холбооны гишүүн болтоо өргөж хөгжлөө. Энэхүү сангийн яам Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институт хамтран 18 дахь жилдээ эдийн засгийн ажилтны баярын өдрийг амжилттай зохион байгуулж, санхүүчид оны шилдэгүүдэд тодруулж нэгэн үдшийг дууч хурдан өнгөрүүлсэн юм. Амьдралын хэмнэлийг тоон шилжүүлэн боддог, хариулах хэмнэхийг яруу тодоор харуулдаг, албан байгууллагын толгойдоо тооцоолж, нуруундаа үрж явдаг, амрах завгүй, авьяасдаг, ажилсаг санхүүчидтэй Монголын мэрэгдсэн нэгтлэн бодогчдын институтын 20 жилийн өмнөдийг хүргэж, цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр их амжилтыг хүсэн өрөөж, энэ хүү нэвтрүүлгийг жаргаж байна.